төрийн дарамтаас төмний өмөөрн ардчилсан нам. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Эх орны маань сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээж сонгуул эхлэх гэж байна. Энэ бол өнгөрсөн 6 дугаар сарын 29-нд улсын их хурлын сонгуулиас хойш 100 хоногийн дараа сонгогчдын саналаа илэрхийлэх төрийн 2 дахь сонгуул юм а. Улсын их хурлын сонгуулиас хойш 100 хоногт юу болоод өнгөрвөө гэдгийг эргэн санаж, нэгтгэн дүгнэж, сонголтоо баталгаажуулах гэхээсээ илүү сонголтонд дүн тавих өдөр юм а. Улсын хэмжээнд нийт сонгогчдын 45% санд авсан ч улсын их хурлын суудлын 86%-ийг дангаараар үрдүүлэх боломжийг мажоритар сонгуулийн тогтолцоо ардын намд олгосон. Гэхдээ ардчилсан намд мөн нийт сонгогчдын 33% саналаа өгсөн юм. Улсын их хурлын сонгуульд манай намаас нэр дэвшигчдийг дэмжиж саналаа өгсөн нийт сонгогчдоо намынхаа нөхдийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Өнгөрсөн зун болж өнгөрсөн улсын их хурлын сонгуул хэдийгээр зөрчил гомдол олон байсан ч үр дүн нь Монголын ард түмэн Монгол ардын намд итгэл хүлээлгэсэн. Энэхүү сонголтыг манай нам улс төрийн соёлтойгоор хүлээмжшүүлж, амлалтаа биелүүлж ажиллаа хий гэсэн ард түмний итгэлийг битгий хөсөрдүүлээрэй гэж Монгол ардын намд төрийн эрхийг шилжүүлэн өгч байсныг Монголын ард түмэн одоо мартаагүй байгаа. Харин Монгол ардын намын мэргэжлийн засгийн газар амлснаа биелүүлж ажиллаа эхлүүлэх 100 хоногийг хэрхэн өдөв? Албан татвараар далаалгаж, албан тушаалдаа хөөрцгөлсөн өдрүүд байв уу гэдэгт олон түмэн өөрсдийнхөө дүгнэлтээ өгөх нь лаваа. Эрх баригчид ноёрхож, улс орны эдийн засаг, жирийн иргэд, төрийн албан хаагчдын ажил амьдралд сөргөөр нөлөөлөх шийдвэрүүдийг хүч түрэн гаргасаар байна. 2012-оос 16 онд ардчилсан намын засгийн газраас шат шатандаа хийсэн их бүтээн байгуулалтуудыг санаатаагаар үүсгэх, түүний үр дүнг харлуулах, сөрөг сурчлагааг улаан хийж байгаа өнөөдрийн эрх баригчид нэгэнт эхлүүлсэн цаасан дээр бус бодит ажил болон дуусч буй ажлуудад ёслолын тууц хайчлан зогсох нь сүүлийн үед элбэгшиж байна. Айл бүр тараасан гоё амлалтаар ард түмний итгэлийг авсан мөрийн хөтөлбөрийн биелэлд эхний 100 хоногоос эхлэн хэрхэн биелсэн захын жишээг би дурдъя. Монгол ардын нам мөрийн хөтөлбөртөө төрийн байгууллагыг удирдах байгаа хүмүүс ах トゥ хамаатан саднаа ажилд авахыг хориглоно гэсэн ч хэн даргын хүү, дүү, бүр эхнэр нөхөр нь ямар ажил албанд томилогдсныг бүгд мэдэж эхэллээ. Мэргэжлийн засгийн газар байгуулна. Улсын их хурлын гишүүн засгийн газрын гишүүнээр давхар ажиллахыг хязгаарлана гэсэн ч хэдэн сайд нь давхар дээлтэй. Хичнээн сайд нь мэргэжлийнх болон мэргэжлийн бус болохыг ард түмэн харж эхэллээ. Хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэсэн ч ард олонны хүүхдийг алга үзэн ялгуурчилж олгохоор боллоо. Цалинг жил бүр үе шатаа нэмэгдүүлнэ гэж амласан ч нэмэх биш хасах тухай шийдвэр эхнээсээ хэрэгжээд эхэллээ. Эмч багш нарын тэтгэврт гарахтаа авдаг 36 сарын тэтгэмж 15-аас 27 сая төгрөгийг 3 дахин бууруулж насаараа төрийн үйлчлэгээний алба хассан хүмүүсийн халаас руу гард ирлээ. Шинэ төрлийн татвар нэмэхгүй гэж амласан ч засгийн газар малын хөлийн татвар, орон сууцны, автомашины, архи тамхины, бүр цалингийн, хүн амын орлогын аран татварын, цуслангийн байшингийн татвар авах шийдвэр санаачсан сэтгүүлж байна. Энэ бол эрх баригчдын эхний 100 хоногийн ажил. 100 намрын 100 хоногт Монгол ардын нам амлснаасаа буцаж, ард олноо мэхэлсэн хууралд ухралтынх нь захын хэдэн жишээг дуртахад ийм байна. Амлснаасаа буцаж, бүр буцснаасаа буцсан үйлдэлийг эрх баригчид хийж байхад Монголын ард түмэн тэднээс юу хүлээх юм бэ гэж асууж байна. Сум дүүргийн хурал бол эгэл жирийн иргэн хүний төр дүгээ хүргэх, өөрийнхөө эрх ашгийг хамгаалуулах, нутагтаа эзэн байх, үндсэн хуулиар баталгаажсан төрийн анхан шатны байгууллага юм а. Энэ сонгуулиар амлалтаасаа буцагсад, бултагсдад та бид дүн тавина. Харин хуурамч хөтөлбөр, худлаа амлалтанд нь итгэл алдарч, сэтгэл зөхөрсөн ард олон амлалтаа мартагсдад ахиад хуурдахгүй гэж хариулж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгуул бол амлсан, хийсэн хоёр нь алд дэлэмзэрсэн сайхан дүртэй мэхлэгчд, авилгачдад өгөх сануулга, сэрүүлэг, даруулга, анхааруулга байх ёстой. Ардчилсан нам төрийн дарамтаас төмний өмөөрнө гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид иргэдээ өмөр өгч, ард олноо хамгаалагч нь байх болно. Бид ард түмнийхээ халаас төрөвчний харуулна байх болно. Бид иргэн хүний хувийн эрхчлөөний манаач нь байх болно. Бид хохирсон, хуурцсан сонгогчдоо эрх баригчдын дарамтаас өмөрөх эзэд нь байх болно. Ирээдүйн зээлээр айлгаж байсан энэ нам иргэдийн өнөөдрийн амжиргаагаар тоглож эхэлж байна.
улс орны эрх ашигын төлөөх ардчилсан намын шинжилэл, шийдвэрүүдийг эсэргүүцэн зогсоож, ард түмний эрх ашигыг уландаа гიშгэж байгаа ардын намын ухралтыг бид хамтдаа зогсоох ёстой. Тиймээс 10 дугаар сарын 19-нд мөнгөн туурдалгүй Монголоо авч үлдэх, нутагтаа эзэн болохоо баталгаажуулах, амлсанд нь биш, ажил хийсэнд нь дүн тавих сонголт болно. Энэхүү сонгуульда ардчлалыг төлөөлж, ардчилсан намаас нэр дэвшин оролцож байгаа нийт нэр дэвшигчтэй амжилт хүсье. Та бүхэн иргэддээ зөвхөн үннийг, бодит байдлыг хүргээрэй. Та бүхэнд иргэд итгэж байгаа. Яагад гэвэл та нар орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа, бусдтайгаа ижил эгэл жирийн иргэн мөмлөө. Та бүхэндээ амжилт хүсье. Төрийн дарамтаас төмний өмөр нь ардчилсан нам. За хүүхдийн мөнгийг бол 60-40 харьцаатаагаар. Өөрөөр хэлэх юм бол 60% нь бол өнөөдөр яг зорилт төлөвлөгтэй шууд олгоё. Монгол Ардын нам сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт хүүхдийн мөнгийг алгачлаггүй олгоно гэсэн ийм зүйлийг тусгасан. За гэтэл дөнгөж сонгуулийн дараа 2016 оны 9-р сарын 7-ны өдөр Улсын их хурл 38 дугаар тогтоол гаргаж хүүхдийн мөнгийг ялгууртаагаар тогтоохоор ийм тогтоолыг баталсан. За энэ тогтоол нь бол мөн хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухайд өөрчлөлт оруулсан байна. Тэгэхээр хүний хөгжил сангийн тухай хууль нь бол анх батлагдахдаа ер нь гол зорилго нь бол иргэн бүрт уул уурхайн орлогоос иргэн бүрт тэгш хүртээн гэсэн энэ зарчмыг бол зөрчиж байгаа. Нөгөөтэйгөр Монгол улсын үндсэн хуулинд заасан хамгийн гол заалтыг ноцтойгоор зөрчиж байгаа. Тийм учраас өнөөдөр сум дүүргийн бүгд төвшөнд бид энэ сонгуульд ард түмэнтэйгээ хамт эргэрчдийн тэр амлалт мөрийн хөтөлбөрт хяналттай биш, тэднээс бид хариуцлага, тэдний амлалт мөрийн хөтөлбөрийн биелэлтийг шаардаж ажиллах нь бол туйлын чухал ийм асуудлууд тулгараад байна гэдгийг хэлмээр байна. Хамтын тэтгэврээ гэдэг энэ асуудал нь өөрөө хэрэгжээд эхлэхээр тэрнийхээ шууд эсрэг нь хоёр хөгшин бие биен рүүгээ харчаад их муухай юм бодоод миний тэтгэвэр нэмэгдэх үнэ үгүй юу гэж бодохдоо их муухай. Ардчилсан намын санаачилсан хамтын тэтгэврийн хууль бол хамгийн их хэрэгтэй зүйл байлаа гэж ахмадууд бидний их баяртай байсан. Учир нь одоо хамт олон жил амьдэрсэн хань ижилээсэн өөдөдөг хүн гэж байхгүй. Хань ижилэн бурхны оронд явсны дараагаар бол тэрний гიშг гэж байгаа юм шиг төрөөс бас нэг хэдэн тэтгэврийн хэдэн хувийг олгоно гэсэн тэр шийдвэрт л одоо хамгийн гол нь их баярлж исэн юм байгаа юм. Тэгээд тэр одоо олгох шийдвэр бас болж байгаа юм шиг дуултахаар нь ахмадууд бид нар бол нэлээд одоо сэтгэл дундуур байгаа. Төрийн дарамтаас төмний өмөр нь ардчилсан нам. Ирэх барьж байгаа улс төрийн хүчин маань сонгуулийн маргаашаас эхлээд бүх амлалтуудаасаа хурж эхэллээ. Мэргэжлийн засгийн газар байгуулна, татвар нэмэхгүй, за өөр нэмэхгүй, өөр бусад олон амлалтуудаасаа ухарлаа. За улс төрийн намыг хоёр л зүйлээр шинждэг. Бодлого нь тогтвортой байна уугүй юу? Амлалтаа биелүүлж чадж гэнэ үгүй гэдгээр шинждэг юм аа. Тэгвэл одоогийн байдлаар ингээ харахад одоо Монгол Ардын намын үзэл нь тодорхойгүй, за бодлого нь судалгаагүйгээр амлсан амлалтуудаар дүүрэн байсан харагдаж байна. 1.5 тэрбум долларын зээлийг одоо муулж өр нэмлээ гэж байсан хүмүүс маань сонгуулиас хэдхэн сарын дараа 4 тэрбумын зээлийг буюу 3 дахин их зээлийг илүү өндөр хүүтэйгээр авахар бэлтгэж байна. За энэ бол эдийн засгийн тусгаар тогтнол бие даасан байдал алдагдахад хүрэх гэсэн үг ээ. Тэгээ энэ нөхцөлд бид сум орон нутгаас эхлээл ардчлалтаа тусгаар тогтнолдоо эзэн болох ийм шаардлага тулгарч байна. Тэгэхээр гол бодож байгаа зүйл бүх Монголын залуучууд бүгдээрээ өнөөгийн улс төрийн нөхцөлөдийг тэнцвэржүүлэхийн тулд орон нутгийн сонгуул дээр ардсан нам саналаа өгье. Өнөөдөр Монголын гол эрх мэдэл дээгүүрээ бишээ дунд шатандаа байдаг. Орон нутагт байдаг. Нийслэл 6 дүүрэг хөгжинэ гэдэг бол өнгөрсөн хугацаанд нийслэлд өөрчилсөн бүх зүйл өөрчлөгдөнө л гэсэн үг. Танаа аймагт хэрэгцээ төр гудамж төсөл, жишг сум төслүүд бүгдээрээ тэр дунд шатандаа л өргөжиж хөгжнө гэсэн үг. Тэр төслүүдийг бүгдийг үргэлжлүүлэхгүй гэх юм бол доод угаа эрх мэдэлтэнгүүд маань бүгдээрээ төр засгийнхаа өмнөөс хүчтэй үг хэлнэ л гэсэн үг. Төрийн дарамтаас төмний өмөр нь ардчилсан нам.